Сайн байцгаана уу? 12 дугаар цэцэрлэгийн бэлтгэл Е бүлгийн багш Алтан туяа миний би чанга ууршлагын арга зүй зөвлөмжөө та бүхэндээ хүргэж байна. Зөвлөмж 1. Намын сонголтыг хүүхдийн өөрсдийнх нь хүсэл сонирхолд нийцүүлэн сонгох. Намын сонголт хийхин өмнө хүүхдтэйгээ хамтдаа намын дэлгүүрээр зочлох, ном худалдан авах. Цэцэрлэгийн болон бүлгийн намын сангаар зочилж, цэцэрлэгтээ ямар ном үздэг талаар ярилцах. Аймгийн намын сангаар зочлох, ном сонгохдоо текст багтай, зураг ихтэй намыг хүүхдийн насны онцлогт тохируулан сонгох. Зөвлөмж 2. Хамтдаа ном унших 3 алхам. 1. Номын товч танилцуулгыг хийж, шинэ үгийг тайлбарлан ярилцах, яагаад гэсэн асуулт тавьж ярилцах. 2. 1-2 хоногийн дараа давтан унших. Номын агуулга, үйл явдлын талаар ярилцах. 3. Номын агуулгыг хүүхдийн оролцоотой дахин ярилцах. Нэгэн гэр бүлийн жишээнээс дурдвал гэрийн намын санг тогтжуулж хүүхдийн насны онцлог тохирсон 68 нэр төрлийн намын цуглуулгыг бүрдүүлсэн. Мөн 7 хоногт 3 удаа гэр бүлийн намын уншлагын цагийг зохион байгуулж байгаа сайн туршлага бусад эцэг эхчүүдэд түгээн дэлгэрүүлсэн байна. Зөвлөмж 3. Номын тухай ярилцлага хийх. Ярилцлага хийхдээ тоглоомын арга, асуулт хариултын арга, дүрд хувиран ярилцах, зурагт үзүүлэн, дуугийн бичлэгийг дуу оруулж ярилцлага хийх зөвлөмжийг хүргэж байна. Номын ярилцлагын үр дүнгээс дурдвал номын ярилцлага хийсэн тэмдэглэл, хяналтын хуудсын хэрэгжилт, эцэгхийн оролцоо дэмжлэг 100% болсон байна. Зөвлөмж 4. Тоглоомын арга зүйг ашиглах нь. Ном үлгэр зохиолын агуулгыг баттгахдаа танин мэдхийн тоглоом, хөгжөөнд тоглоом, хөдөлгөөнд тоглоом, дүрмтэй тоглоомыг зохиомжлон тоглох нь илүү үр дүнтэй байдгийг зөвлөмж болгон хүргэж байна. Гэр бүлийн орчинд номын агуулгыг баттгах 30 нэр төрлийн тоглоомын сан хүүхдээ өөрөө үйл хийх боломжтой 20 гаруй захим интерактив хичээл даалгавар боловсруулан хүргэсэн байна. Зөвлөмж 5. Хамтдаа бүтээл хийх, хамтран ярилцах. Гэр бүлийн орчинд уншсан үлгэр зохиолын дөрүүдийг ээж аавтайгаа хамтдаа зураг наах, тохируулах, харгалзуулах, дараалуулах үйлийг хийх нь хүүхдэд зохиолын агуулгыг бүрэн ойлгоход дэмжлэг болдог. Бүтээл хийх явцдаа бодож сэтгэх, тунгаах, нээлттэй асуултуудыг тавьж, мөн хяналтын хуудастай ажиллах нь илүү үр дүнтэй байдаг. Лего тоглоомоор үлгэр зохиолын дөрүүдийг хийх. Гэр бүлийн орчинд уншсан үлгэр зохиолын дөрүүдийг Лего тоглоомоор бүтээж, түүнийхээ тухай өөрийн төсөөллөөр дүрийн зан чанар, үйл явдлыг тайлбарлан ярьдаг болсон үр дүнгууд гарсан. Зөвлөмж 6. Номыг хайрлах, эмчлэх, зөв дадалд сургах. Хүүхдийг багаас нь номонд хайртай, номыг зөв хэрэглэж, нуглахгүй, ууч болохгүй, номоо хайрлах, зөв дадалд хэвшүүлээрэй. Зөвлөмж 7. Бүлэглэн дагуулах. Хүүхэд томчуудыг дуурайдаг. Иймээс та өөрөө ном уншиж, номыг хайрлаж байгаагаа харуулбал хүүхэд таныг даган дуурайх болно. За, манай хүүхэд 12 дугаар цэцэрлэгт сурдаг. Тэгээд Алтан туяа багшийнхаа өгсөн чанга ууршлагын арга гэсэн аргыг одоо гэртээ хэрэгжүүлээд гэрийнхээ номын санг 17 нэр төрлийн юм хүүхдийн номоор бас бид хүн тогтжуулсан. Тэгээд ингэж гэрийн номын сангаа тогтжуулснаар одоо манай хүүхдтэйгээ 7 хоногт одоо 3 удаа ингээд номоо хамтдаа уншиж ярилцах юм аргатай болсон. Үүний үр дүнд одоо хүүхд маань одоо ном уншиж ойлгох, хүүхдтэйгээ ажиллах цаг гарах мөн дээрээс нь хүүхд маань сайн зурдаг, одоо төсөөлөн ярих чадвар ингээд өссөн байна.